Александр Дюма, Монте Кристо гүн. 1-р хэсэг бүлэг 2. Эцэг хүү 2. Данглар залуу нөхрөө хөлгийн эзэнд муугаар ойлгуулах гэж оролдох зур Дантес хаана юу хийж явааг сонирхцгоё. Тэр Канибер гудамжийг гатлан Ноял гудамжийг өнгөрч Мелианы модод гудамжны зүүн гар талд байгаа жижигвтэр байшин руу орлоо. Бүдэхэн гэрэлтэй шатаар 5-р давхар өөд яаран гараад нэгэн хаалганы дэргэд очиж зогсов. Дутуу хаасан хаалгаар нь тэр жижигхэн өрөөнд дотор байгаа бүх зүйл харагдах аж. Энэ өрөөнд түүний эцэг суудаг байж өвгөн нь сандал дээр гарч цонхон дээрх өвс ургамал цэцгүүдийг салгансан гараараа засан зогслоо. Тэрээр хүүгийнхээ хөлөг онгоцыг Марселд ирсэн тухай сонсож амжаагүй байхад хэн нэгэн хүн тэврэн авч ааваа гэж дуудхан тэр. Танил дотн дуу хоолой сонсогдоход өвгөн дуу алдан эргэн хараад хүүгээ тэврэн авлаа. Тэрээр сандарсандаа дагжин чичж байлаа. Аава, та минь зүгээр үү? Би энэ муудаа юу? Гэж хүн сэтгэл зовнин асуув. Үгүй эдмэ минь, хайрт хүү минь. Би чамайг ингээд гинэт ороод ирнэ гэж сансангүй. Баярлалаа адлын гэлээ. Бурхан минь, гинэт ороод ирдэг. Тайвширтаа аав минь. Би байна. Аав минь, битгий ингэж гайхал та. Хүн таньда хүрээд ирлээ гэхэд өвгөн. Сайн байна хүү минь. Чи минь одоо дахин ингэж удаан явахгүй бидтэй. Одоо бид дахин салахгүй ад жаргалтай байна. Тийм үү гэв. Бусдын үг шүү зовлон бидэнд аз завшин авчирч байгааг бурхан өршөг. Энэ бүхэн өөрөө л бий болсон. Ахмад Леклер асуурчлаа. Харин түүний орыг эрхэн морил над өгөх юм шиг байна. Та ойлгож байна уу, аав минь? Би ердөө 20 наснда 100 юдрийн цалин авч мөн ашиг орлогын хувь хүртэж онгоцны ахмад болох нь байна. Ядуу далайчинд ийм аз завшаан тохиолдно гэж хэн мэдэх вүлээ? Тийм ээ хүү минь гэж өвгөн хэлээд намайг анхны цалин авах тэр үед та цэцэрлэгтээ байшин худалдаж аваарай. Аава, та зүгээр үү? Би чи яаж вэ? Зүгээр. Одоо зүгээр гэснээр өвгөн тамирчсан байртаа сув. Алив аваа ганц аяг дар суучхвал зүгээр болох нь гарцаагүй. Инкад дарс чинь хаана байгаа юм бэ? Хэрэггүй хүү минь. Баярлалаа. Хайх хэрэггүй гэж өвгөн хүүгээ зогсоохыг оролдон хэлв. Яагаад тэр вэ? Таны дарс хаана байгааг хэлээч гэд Дантес шүүгийг нээн доторхыг нь хайж эхлэхэд өвгөн хэрэггүй хүү минь. Дарс байхгүй гэж хэлв. Яасан гинэ? Гэж Дантес өвгөний цонхгор царай хоосон шүүгээ хоёрыг ээлжлэн харж байхгүй гэж үү? Дарс авахд мөнгөтэй нь хүрээгүй гэж үү? Гэж асуухад чийлэрсэн хойно одоо болоо гэж өвгөн хэлв. Дантес духны хөлсөөр арчиж гэхдээ аргагүй дээ. Би 3 сарын өмнө явахдаа танд 200 франк өргөсөн шүү дээ гэж амандаа шивнэ. Тэгсэн хүү минь. Гэхдээ чи харин хөрш кадруст төлөх өөрөө мартсныг тэр надад сануулад морилгоод хэлнэ гэхээр нь би айгаад гэхэд тэгээд та гэж эдмэн бачамдаас уу. Тийм ээ би төлчихсөн. Кадруст би 140 франк өгөх ёстой байсан гэж Дантес хашгирахад өвгөн. Тийм ээ гэв. Та түүнийг нөгөө 200 франкаас төлөө юу? Гэхэд өвгөн толгой төглөө. Бүтэн 3 сарын турш ердөө 60 франкаар амьдраа юу? Над тэр л байхад болно гэж өвгөн хариулав. Бурхан минь гэж Дантес эцгийнхээ өмнө өвдөгс дээрээс сөхрөн суугаад үүний төлөө би өөрийгөө хизээч уучлахгүй гэлээ. Үгүй дээ хүү минь гэж өвгөн инээмсэглэн хэлээд чи л ирсэн болно. Одоо юм бүхэн сайхан байна гэв. Тийм ээ би ирсэн. Бас сайхан гурдлаг баг зэрэг мөнгөтэй ирсэн. Аава энэ мөнгийг ав. Одоохон хүн явуулж хэрэгтэй бүхнээ авчруул гэж залуу хүү хэлв. Тэгээд 10-аад алтан зоос 5-6 франк 5 франкийн зоос нилээд олон задгай мөнгө ширээн дээр тавилаа. Өвгөн ихэд баярлан. Иймнэх мөнгө биднийх гэж үг юм. Тийм ээ минийх таних биднийх хоол хүнс ав. Битгий нарилаарай. Маргааш би дахиад мөнгө авчирна гэхэд өвгөн инээмсэглэн байцаарай. Энэ мөнгөнөөс хямгатгай зарцуулахгүй бол хүмүүс намайг хүүгээ ирэхийг хүлээж цөхөрч байж гэж мэднэ хэмээн хэллээ. Хүснээрээ л болдоо хамгийн түрүүнд зарц хөсөлж аваарай. Би таныг ганцаанагчан байлгамааргүй байна.
Онгоцон дээрх өрөөнд минь нууцаар хил давуулж зардаг кофе бас маш сайн тамхи бий. Маргааш танд авчирч өгнө. Байж хүн ирж явнуудаа хөрш кадроос л байх чамааг ирсэн болохыг мэдээд аян замын сонин сонсох гэж ирсэн байх. Хуурамчтай гэж Эдман шивнээд гисэн ч хөршөөгөө дээр нь бидэнд тус хүргэж байсан тул аятайхан л ухтгаас гэж хэлв. Эдманыг ийхүү хэлэнгүүт хаалганы цаанаас кадрусын хар сагал толгой цохив. Тэрээр 25-6 настай нэгэн өөрийн ойдлчин гэдгийг баттган үзүүлэх гэсэн мэт хувцас хийх хэсэг цэмбэг артаа барьжээ. Эдман минь хүрээд ирээ юу гэж Марцл аюулгүйгээр хэлээд том цагаан шүдээ яр зайтал нь ил гаргийн нэмсэглэв. Хөрш маань эрхэм кадрус хүрээд ирээ юу да танд юугаар туслах вэ гэж Дантес царайгаа аль болох ээлдэг болгож зөөлөн айдуу хэлв. Өө талархаж байна. Надад юу ч хэрэггүй. Харин ч бусдад туслахтаа баяртай байдаг шүү. Эдмон, би чиний тухай яриаггүй. Би чамд мөнгө зээлвэж харин чи буцааж өгсөн. Бидний дунд тооцоо байхгүй. Сайн хөршүүдэд ийм зүйл байдаг шүү дээ. Бидэнд тусалсан хүнд бид хизээд өртөө гэсэн үг. Мөнгөний үр дууссан ч талархсан сэтгэлийн үр хിവэрээ үлддэг. Үүнийг ярих хэрэггүй. Хэдийн өнгөрсөн хэрэг. Харин чамайг сайн явж ирсэн тухай ярилцъя. Би сая хүрэн цэмб олох санаатай буудалд ороод Дангластай таарлаа. Марсалд хизээ ирээвэ гэж би асуулаа. Хэдийн ирчихсэн байгааг минь харж байгаа биз дээ. Гэж байна. Чамайг Смирнад байгаа л гэж бодож байлаа. Тэднээс ирсэн л дээ. Ингээд Эдман хаана вэ? Аав дээр очсон байх гэж Данглер хэлсэн. Тэгээд л би чамд баяр хүргэх гээд яарад ирлээ гэв. Кадрос тун сайн хүн. Бидэнд сайнаар ханддаг шүү гэж өвгөн хэлв. Мэдээж тэгэлгүй явах вэ. Тань шиг үнэн шудраг хүн ховор болохоор илүү их хүндэтгдэг юм. Гисний ойдолчин ширээн дээр асгасан мөнгийг хялмхийн хараад найз минь чи бүр баян болоо шивдэ гэж хэлв. Хөрш залуугийн нүдэнд гялалзах шунлын галыг ажиглан харсан залуу. Миний мөнгө биш л дээ гэж хайхрамжуухан дуугараад би мөнгөгүй болчихсон байх гэж айж явснаа хэлтэл аав намайг тайвшруулах гэсэндээ байсан мөнгөө ширээн дээр асгаж өгсөн юм. Аава та мөнгөө далтий. Харин хөршид маань хэрэгтэй бол өгөөрэй гэв. Үгүй дээ найз минь. Над хэрэггүй. Бурхны авралаар ойдлын ажил намайг хангалттай тэжээж байгаа. Мөнгө илүүддэггүй юм. Хадгалж бай. Өглөгч занд ч их баярлаа гэж кадрус хэлв. Би үнэнээсээ хэлсэн юм шүү гэж Дантесийг хэлэхэд. Тэгэлгүй яах вэ? Эргэлзэхгүй байна. Ингээд чи морилтых дотн бололтой сэргэлэн байна шүү гэлээ. Эрхэм морил надад үргэлж сайнаар ханддаг юм. Тэгвэл яагаад хоолнд өрхтөн татгалзаа вэ? Хоолнд өрхтөн татгалзсан гэв. Эрхэм морил чамайг хоол идгэж урээ юу гэж өвгөн Дантес асуув. Тийм ээ аава гэж Дантес хариулаад хүүгээрээ бахархаж суугаа өвгнийг харж инээмсэглэлээ. Гэхдээ хүү минь чи юунд татгалзаа вэ гэж өвгнийг асуугаа залуу хүн булшуухан тантай уулзах гэж яарад гэж хариулвал эрхэм морил гомцсон байхдаа Ахмад болж мэдэх хүн эзэнтэйгээ зүрх хэрэггүй байсан юм гэж кадрус хэлв. Би түүнд учир байдлаа ойлгуулж чадсан гэж бодож байгаа. Гэтэл кадрус Ахмад болохын тулд эзэдтэй долгоноход гимгүү гэв. Тийм байдал гаргахгүйгээр Ахмад болох боломжтой гэдэгт би итгэж байна гэж Дантес хариуллаа. Тэгвэл сайн л байна. Энэ бүхэн бүх найз нөхдийг чинь баярлуулж байна. Тэр дундаа Гиген Николиан сүмийн цаахантай хүлээж ядаж байгаа. Нэг хүнийг уламж их баярлуулах Мерседес охин гэж өвгөн хэллээ. Тийм ээ аава гэж Дантес хариулаад би танийхаа эрүүл энх байгааг нэгэнт мэдсэн болохоор одоо Каталон руу явахаар яарч байна гэв. Яв та хүмүүн яв. Бурхан надад сайн хүү заяасан. Харин одоо хүүд минь бас ихнэр заяаг гэж өгөөлөн. Ихнэрээ та арай яарч байна уу да? Мерседес одоохондоо Британд болчихоогүй байна гэж кадрусыг асуухад тийм ээ гэхдээ удахгүй болох байх гэж Эдман хариулав. Тийм бол чиний яаран илсэн чинь сайн болж. Яагаад тэр билээ Мерседес шиг үзэсгэлэнтэй сайхан охтод сэтгэл алдрах хүн олон байдаг. Тэр дундаа Мерседесийн хойноос олноороо хөөцөлдөж байна. Нэрэн гэж юу хэмээн Дантес асуугаад баг зэрэг сэтгэл зомилсон шинжтэй инээмсэглэв. Кадрус үргэлжлүүлэн тийм ээ гэхдээ удахгүй Ахмад болох чамд таатгалзахгүй байх л да гэж хэлэхэд Дантес
Сэтгэлийн зовлон арай гэж нуун нэмсгэлж хэрэг би Ахмад болохгүй бол гэхэд харин л дээ гэж Кадрус Аман дотроо бутнав. Ингээд би эмэгтэйчүүдийн тэр дундаа Мерседесийн талаар танаас илүү эергээр бодож явдаг шүү. Намайг Ахмад болсон ч болоогүй ч тэр над үнэн ч гэдэгт би итгэлтэй байна. Тэгвэл сайн л байна. Ирээдүйн их нэртээ итгэж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ найз минь одоо яарах хэрэгтэй ирсэн гэдгээ бас өөрийн санаж бодож явдгаа хурдхан хэл. Залуу хүү аавыг үнсээд Кадрус өөд толгоогоо төхөөд гарч одов. Кадрус тэдний гэрээс гарч Сенак гудамжны болонд хүлээж аваад Данглер дээр очлоо. За яасан? Уулзуу гэж Данглерыг асуухад тийм ээ гэж Кадрус хариулав. Ахмад болох санаатай байгаагаа чамд ярьж байна уу? Хэдийн Ахмад болчихсон юм шиг л ярьж байна. Дэндүү яарч явах шүү. Эрхэм морил түнд ам өгч тэр их баярлаж байна. Их баярлаж тэрч бүхэл баян хүн шиг зэгнэж надад мөнгө өгөх гэсэн шүү. Тэгэж авсангүй юу? Тийм ээ, авсангүй. Түүнд мөнгө зээлдүүлж байсан болохоор авч болох л байлаа. Одоо Дантес баяжиж Ахмад болгон дээ. Гэхдээ болчихоогүй л байна шүү дээ. Тэр Ахмад болчихвол түүнтэй харьцахад их хэцүү болох байх та. Түүнийг Ахмад болгохгүй түүнээс ч дор байлгаж болох юм. Яаж тэр вэ? За тэр яах вэ? Тэр нөгөө үзэгслэн тохиндоо сэтгэлдээ хэвээрээ байна болов. Хэдийн Катал руу гүүгээд явчихсан. Ухаангүй хайртай юм билээ. Энэ талаас л эвгүй зүйл тохиолдож болзошгүй. Ойлгомжтой. Яриадах. Тэг хэрэг юу байна? Зайлшгүй хэрэгтэй байна. Чи Дантд дургүй биз дээ. Би их замтнуудад угаасаа дургүй. Тэгвэл мэдэж байгаа бүхнээ яар. Бүрч тодорхой юм биш л дээ. Хэд хоногийн өмнө эмнэлгийн ойролцоо ирээдүйн ахмадыг эвгүүцүүлж болохоор нэг зүйлийг харсан юм. Чухам юу харсан юм бэ? Сүүлийн үед Мерседесийн нэг том биетэй Каталан залуу байнга дагаж явах болсон юм байна лээ. Түүний үеэл ах нь гэсэн. Үеэл ах нь түүнийг эргүүлээд байна гэж хэлэх гээ юу? 20 настай залуу 10 болоотой охин хоёрын дунд өөр тэгээд юу байж болох вэ? Дантес тэгээд Каталан явчихсан юм уу? Тийм ээ. Тэгвэл тийш явцгаая. Нөөцөд дар сунгаа шин сонин сонсоцгоё. Хэн бидэнд шин сонин сонсгоно гэж зам дээр нь сууж байгаад царайгаар нь юу болсныг нь мэдэж болно шүү дээ. Харин чи мөнгийг нь төлнө шүү. Мэдээж. Тэд нөөцөд орж шил дарс захиаллаа. Өвгөн Пампилаас Дантес хажуугаар нь өнгөрч гарсан гэдгийг сонсоод тухлан сууж дарсаа задлав. Бүлэг 3. Катала. Найзууд Малтин дас шимингээ зам ширтэн суух тэрхүү газрын цаахан талд Каталан суурин оршино. Эрт үед Испаний нүүдэлчид энд ирж суурьжээ. Тэдний удирдагч нь Марсел хотын дарахаас энэхүү эзгүй хошууг эзэмшин суух зөвшөөрлгүйсэн гэдэг. Хүсэлтийг нь хүндэтгэн хүлээн авсан тул удалгүй тэдний 10-аад хөлөг онгоцыг тойрон багахан суурин үсжээ. Хагас Мавритан, хагас Испани маягийн өвөрмц байдалтай суурин идүүгээ хүртэл эцэг өвгдийн хэлээр ярьдаг. Тэдгэр хүмүүсийн удам ухсаа оршин амьдарсаар байна. Тэд хэдэн зууны туршид энэхүү хошуундаа өөрсдийнхөндөө үнэнч хിവэр ургаж нэцэлгүй амьдарч ирсэн төдийгүй Марсалчуудтай хутгалддаггүй. Өөр хоорондоо гэрлэж хэл яриа зан заашил хувцас хунраа хിവэр нь хадгалан иржээ. Энтхийн нэгэн байшингийн дотор талын цагаан өнгөр буджээ. Гялтгансан хар ус урин дөлгөөхөн үдтэй үзэгслэн тохин хашаа надан зогсож нарийнхан хуруугаараа цэцгийн мөчийг базалахад навч нахин шалан дээр унахаж түүний гоёмсог гар нь ууралснаас болон баг зэрэг чичирч өндөр өсгийтэй гутал өмссөн хөлөөрөө байж чадсандаа шал дэвслэх аж. Охиноос холгүй 2 настай ширээ тохиолдон сандал дээр суугаад түүн рүү ууралсан шинжтэй арна залуу. Удахгүй улаан өндөгний баяр болно. Хуурим хийхэд хааны сайхан уушин Мерседес минь гэхэд охин. Би өмнө нь чамд бараг 1000 удаа хариулсан шүү дээ. Перна гуй дахиж битгий ингэж асуугаач хэмээн хариулав. Миний хайр дурлалаас татгалзаж байгаагаа намайг итгэхээр дахиад хэлээч бүр 100 удаа хэлсэн ч яах вэ? Ээж тань зөвшөөрөн адислаа өгчгөөд байхад харин чи эсэргүүцэж миний үхэл амьдрал чамд юу ч биш санагдаж байгаа дахиад хэлээд өгөөч. Чиний нөхөр болохыг амьдралынхаа цорын ганц зорилго болгосон надад татгалзаж байгаагаа дахин хэлээд өгөөч.
Би өмнө нь ч одоо ч хизээ нэгэн цагт өөрийн чин горилог төрүүлэхээр зүйл хийж байсан удаагүй. Миний зүрх сэтгэл өөр хүнд харьяалагдах болоод удаж байна. Харин би чам зөвхөн ахын хуваар л хайртай гэхэд залуу үгийг нь таслаа. Чи надад энэ тухай хэлж байсан. Гэхдээ чи нэг зүйлийг мартаад байна. Каталончууд зөвхөн өөр хоорондоо гэрлэн суух ёстой шүү дээ гэхэд охин Перна энэ бол хууль биш. Зөвхөн заншил. Ээжигээ өнгөрснөөс хойш би чиний авчирч өгсөн загсаар л амьдралаа залгуулж байна. Чиний эцэг миний аавын ах учраас чамайг омдоохгүй тулд би чиний авчирсан загсыг авдаг. Загснуудыг чинь зарж мөнгөөр нь юм нэхэх ол судалтан авч байгаагаа би гуйлгал гэж боддог гэв. Мерседес минь үнчин ядуу чи надад Марслин ямар ч баяны охиноос илүү ирхэм. Ядуу хоос надад тэд биш. Харин үнэн ч гэргий аривч сайн эзэгтэй хэрэгтэй. Чамаас илүү хүнийг хаанаас ч би олохгүй. Нөхрөөсөө өөр хүнд сэтгэлтэй хүнийг үнэн ч гэж хэлэх аргагүй. Би чамд нөхөрсөг харилцааг амлаж чадна. Би биелүүлж чадах зүйлээ л амладаг гэхэд Перна ойлголоо. Чи өөрийн ядуу хоосон байдлыг тэсвэрлэж шадагч минийхээс айж байна. Хэрвээ чи надад сэтгэлээ өгвөл би чамайг аз жаргалтай болгоно. Чи надад аз авчирч би баяжна. Би загасчин хэвээрээ үлдэхгүй. Ажилд орж яванда өөрөө ч худалдаа найманы ажил хий гэлээ. Болж үз Перна. Чи чадахгүй. Чи бол цэрэг дайнгүй цаг болохоор л Каталанд байгаа хүн. Тиймээс цэрэг хэвээрээ үлд. Гайхамшигын хот битгий босгоод бай. Эстэгээс цаг нь ирэхээр хицүүд нь чамтай нөхөрлөж байгааг нь л хүндэтгэл гэж бод. Өөрөөр би байж чадахгүй. Тийм ээ чиний зү Мерседес. Тэгвэл би далайчин болно. Тэгэд чиний дуургүйлагдаг өвөгдийн хувцсны оронд бүрх малгай судалтай цамц довчин дээрээ зангууны дүрстэй богино цамц өмснө. Чам таалагдахын тулд ийм хувцс өмсөх ёстой тийм үү? Юу гинэ гэд Мерседес. Чи үүгээр юу хэлэх гэсэн юм бэ? Би чамаас асууж байна гэж хэлв. Мерседес. Чи миний хэлсэн шиг тийм хувцастай хүн ирэхийг хүлээж байгаа болохоор надад хатуурхаж байна. Чиний тэр хүн чинь чамд үнэнч байхгүй байж мэднэ. Тэр үнэнч байлаач далай тэнгис хоригдохоо шүү дээ гэхэд Мерседес. Чиний хардалт бурхныг хилэгнүүлэх нь байна. Тийм ээ. Би чиний ярьсан хүнийг хүлээж байгаа. Түүнд хайртай гэдгээ ч нухгүй. Тэр минь эргэж ирэхгүй бол би түүнийг зэмлэхгүй. Харин намайг хайрласаар байгаад л үгсэн гэж бодно. Түүнд хонзон санаж байна уу? Түүний өөдөөс гатаалан хутгаа далайх нь уу? Тэгээд үзэлтэй хэрвээ чи дийлдвэл би чамтай нөхөрлөхөө болно. Харин дийлвэл би чам үзэн ятгална. Би чиний ихнэр болохгүй болохоор намайг сайн найз дүү шигээл бод. Перна чи битгий инг. Тэнгис далай хэцүү гэж чи хэлсэн. Тэр минь яваад 4 сар болоход өчнөн олон шуурга боллоо гэснээ уйллаа. Перна Мерседесийн нулимсыг арчсан ч үгүй. Ууган түүний тусал нулимсны төлөө аяг цус тэр бүхэл амь насаач өгөхөд бэлэн хүн. Харин түүний нулимсийн удаа өөр хүний төлөө урсгаж Перна Мерседесийн өмнө ирж зогсов. Мерседес чи хатуу шидэ юу хэлээч би Эдмон Дантес тайртай. Эдмоноос өөр хинтээ ч гэрлэхгүй гэж охин таймаар хэлв. Чи түүнийг үргэлж хайрласаар ах уу? Эцсийн амьсгал хураатлаа хайрлах болно. Перна эцсийн найдалгаа алдсан аятай гиншин толгой бүхэлгснөө дахин өндөр шүтээ зугаад хэрв наадах ч өчхөл яах вэ гэж асуулаа. Би ч бас охин. Хэрв чамайг мартчихсан байвал гэт гаднаас Мерседес гэж хөвгөлтэй дуугарснаа дахин Мерседес гэж дуудав. Хайрынхаа дууг сонсон баярлсан бүсгүй өө гэж дуулдаад тэр харж байна уу? Намайг мартаагүй байгаа биз гэж хэллээ. Хаалга руу гүөх зураа охин. Эдмон минь би энд байна. Наашир гэж хашгирав. Перна царайн зэвхэрч хамаг биеийн чичирч салган хажуугийн сандалд тулснаа суучв. Дурлалт хосуудыг тэврэлтэхэд нээлттэй хаалгаар туссан Марслин халуун наран тэр хоёрыг гийгүүлж байлаа. Тэд эргэн Перна анзаарахгүй байв. Гинэт бүрэнхийн дунд хорсол замлаар дүүрэн Пернаны царай харагдаж тэрээр бүсэндээ зүүсэн хутган дээрээ гараа тавьсныг Эдмон олж хараад өршөөгөөрэй. Би зочинтой байгаа гэдгийг мэдсэнгүй шүү гэснээр Мерседес бож энэ хэн бэ гэлээ. Энэ бол миний ах бас найз болох Перна. Мөдгөн таны ч гэсэн сайн нөхөр болно. Дантса энэ хүнийг би ахын асар хайрладаг. Та үнийг мэд хэрэгтэй гэхэд мэдлээ гэж Эдмон хэлээд Мерседесээс гараа салгалгүйгээр нөгөө гараа Каталан залуу найрсгал сарвав. Гэвч Перна хөшөөшөг зогссон ямар ч хариу үйлдэл хийсэнгүй. Эдмон айн чичрэх Мерседес уур хилэнгээ арай ядан дарах
Перна хоёрыг ганц хараад л бүгдийг ойлгож байна. Мерседесээ би чамтай уулзахаар яаран эрэхтэй дайсантай очно гэж огт бодсонгүй гэхэд Мерседес дайсан гинэ гэж хашгираад миний гэрт дайсан байна гэв. Тийм бол би энэ гэрийг үүр дөрхөд чамайг даган Марселд орох байсан гэв. Тийм хэлэхэд Пернаны нүд гялалцлаа. Эдмон минь хэрвээ чамд муу явдал тохиолдох юм бол би моржон гошуу дээрээс үсрэх байсан. Ингэж хэлэхэд Пернаны царай үхээрийн цонхгор боллоо. Гэхдээ чи андуурч байна Эдмон. Энд ямар ч дайсан байхгүй. Харин ах Перна минь л байна. Тэр одоо чамтай андын ёсоор гар барих болно гэж Мерседес хэлв. Эдмон руу аяархан дөхөж очиод гараа сунгаж байгаа гатаалан залуу Мерседес захирангүй маягтай харахажээ. Тэр Эдмоны гарт дөнгөж хүрсэн болоод гэрээс гүйн гарлаа. Зовлон таригч намайг энэ хүнээс ангижруулах хэн нэгэн би болов яасан хэцүү хэрэгвэ хэмээн тэр гасалсаар явлаа. Гэтэл хүй Перна каталан залуу чи хайчих нь вэ гэж хэн нэгэн хүн дуудав. Пернан гайхаа эргэн хартал Кадрос Данклер хоёр нэгэн ширээнд сууж байв. Чи хүрээд ирэлтэй. Эсвэл анд нөхөдтэй өгөөч уулзах завгүй явж байна уу гэж Кадрос суув. Тэр дундаа ширээн дээр нь бүтэн шил дарсуухт байх туу гэж Данклер хэллээ. Пернан алмаар нь тэдний хэсэг харснаа үг дуугарсангүй. Энд чи яачгаа вэ гэж Данклер хэлээд Кадросыг нударч хэрэг бид алдаж бидний төлөвсний эсрэг Дантс ялж өргөсөн бол гэв. Одоохон мэдчихье гэж Кадрос хэлээд залуу руу өргөж за юу болж байна каталан залуу чи бидэнтэй нэгдэх үү гэлээ. Пернан хөлсөө арчаа сүйдрвч бүхий сарвчанд ороод баг зэрэг тайвшрахад сэрүүн агаар шаналсан биеийг нь амрав. Сайн байцгаана уу? Та нар намайг дуудав гэж хэлээд тэр сандал дээр суув. Чамайг галзуурсан аятай гүйж явахыг хараад тэнгист живж үхчихвээ гэсэндээ дуудлаа гэж Кадрос хэлээд тэнгисийн ус балгахад чинь саад болж оронд нь амтад дарсаар дайлъя гэж ботсон юм гэв. Пернан уртаар санаа алдаад толгойгоо унжуулан сулаа. Пернан чи бүр яадгаалцсан хүн шиг л харагдаж байна гэж Кадрос илэн далангүй хэлээд инев. За юу гэж дээ хүч чадал бийха бүх юм нь төгс ийм залуу дурлалт азгүйтэн гэж байхгүй байлгүй дээ. Кадрос чи битгий тоглоод бай гэж Данклер хэллээ. Дурлал нь бүтлгүйцэн хүн л ингэж санаа алдна шүү дээ. Би тоглосон юм шиг харагдаж байна гэж юу? Хүй Перна найз нөхөд чинь чиний эрүүл мэндэд санаа зовоод байхад чи юу ч хэлэхгүй юм уу? Гэхэд Перна ихэд ууртайгаар надад санаа зовох хэрэггүй гэв. Кадрос ирэг оргилжлаа. За Данклер би чамд үнэн түүхийг ярьж өгье. Бидний өмнө суугаа энэхүү сайхан залуу Перна Мерседес гэдэг гоо бүсгүй дурлсан юм. Харин нөгөө хүүхэн нь парон онгоцны ахамдын туслах Дантст хайртай юм байна л да. Өнөөдөр парон Марселд эргэж ирээ бидтэй. Ингээд чи ер нь ойлгож байна уу гэхэд Данклер юу ч ойлгосонгүй гэв. Пернан хаягдах нь тэр гэж хэлээ Кадрос инээмсэглэлээ. Та нарт ямар хамаатай юм бэ? Хаягдлаа гэд яадаг юм гэд Пернан дүрсхийн босож ирснэ. Мерседес миний өмч ий тоогшил биш. Тэр ч бас зүрхтэй хинт дурлахаа өөрөө мэдэж байгаа гэв. Чи ингэж хэлж байгаа бол болох юм. Би чамайг каталан хүн гэж бодоод л гэтэл каталанчууд хайртай хүүхнээ бусдад алддаггүй. Тэр дундаа өшөө хорслоо авч чаддаг хүмүүс гэж сонссон. Хэмээн Кадросыг хэлэхэд Перна дурдал хүнийг өөрчилдөг юм гэлээ. Данклер түүнийг ихэд өрөвдсөн шинжтэй. Хөөхий одоо яанда Дантесыг ийм хурдан эргээд ирнэ гэж бодоогүй байх. Үхчихээсээ эсвэл өөр хүнд хайртай болсон байгаас гэж бодож байсныг өгөөсөхгүй гэв. Ууж байгаа майлтын дарс толгойд нь гарч согтуурхсан Кадрос Дантес эсэн мэнд эргэж ирсэн ганц Пернаны бус өөр зарим нэг хүний уурыг хүргэж байгаа байх. Тийм биз дээ Данклера гэж асуув. Мэдээж. Гэхдээ энэ явдал муугар төгснө гэдэгт итгэлтэй байна гэж Данклер хэлв. Кадрос Пернаны бас өөрийнх нь хундгад дарс дүүргээд гэхдээ л Эдмон эргээд ирлээ. Тэр одоо Мерседестэй гэрлэж л таарна. Ирсэн юм чин гэрлэлгүй яах вэ гэд 10 дахь хундагтайгаа тогтоолоо. Харин Данклер дарсыг огт уулгүй зөвхөн уруулдаа хүргэж. Тэрээр Пернаныг сайтар шинжиж Кадросын хэлсэн үг хэрхэн нөлөөлж байгааг ажиглан сув. Хурим хязээ болох юм шиг байна гэж Данклерыг асуугаад хурим хийх дээрээ ч арай хүрээгүй байхаа
гэж Перна хэлв. Хурим хийж л таарна, хурим хийн гэдэг нь Дантесыг хөлөг онгоцны ахмад болно гэдэг шиг баараггүй болсон байв. Тийм үү Данклер гэж Кадрус суулаа. Данклер гинтийн үгэнд цочиж санаатай хэлсэн эсхийг нь мэдхээр Кадрус руу харахад цаатхийнх нь хөлчүү царай Атарклаас өөр юм харагдсангүй. Тэрээр шилэн аягнуудыг дарсаар дүүргэж гоо зөксөлт Мерседес болон түүний нөхөр Ахмад Эдмонд Дантесийн төлөө ууцгаая гэв. Ингэж хэлээ Кадрус дарсаа өргөж нэг амьсгаагаар уулаа. Харин Пернан аягтай дарсаа хаг цохиод хагалчихлаа. Хүү тийшээ хардаа Каталнаас ирдэг зам руу хайртай хосууд ирж яваа юм биш үү? Миний нүд сайн харахгүй юм болгон хоёр болж харагдаад байна. Перна чи хардаа чиний нүд сайн байлгүй дээ. Эсвэл би буруу хараад байна уу? Тэд үнсэлдэж байх шиг байна гэж Кадрус хэлв. Пернаны царай зэвхий даахыг Данклер ажиглалаа. Тэд хин бэ гэж асуухад Перна Эдмон Мерседес хоёр л байна гэж аяархан хэллээ. Тийм байна. Би одоо л таньж байна. Хөөй Дантес үзэгсэлэнт бүсгүй. Нааша хүрээдэр хурмаа хизээ хийх гэж байна да. Перна гэж нэг зөрүү дамтаа хэлэхгүй байна. Гэхэд Данклер согтуу Кадрусыг хориглож байгаад үзүүлэн үгийг нь таслаад чи дуугүй байгаач хөл дээрээ тайван зогс дурлалт хосыг зүгээр үлэг. Пернанаас суралц тэр тайван сууж байна гэв. Данклерын өдөн хатгалгад биеэ барьж чадахгүй төрсэн Перна эгээтэл босон хариж тэдний өдөөс үсрэн очсонгүй. Аз жаргалдаа умбсан Мерседес толгоогоо өндөр дөргөж жавхаалаг харцаар бүхнийг харах бөгөөд түүний Эдмон өхөл би өхөн гэж хэлснийг нь сансан Перна өөрийн ирэхгүй суудалтаа иргэн очлоо. Архинд мансуурсан Кадрус дурлалдаа шатсан Перна хоёрыг харан гутарсан Данклер архичин хулчгар хоёр надад үнэндээ ямар ч тус болохгүй нэ. Нэг нь дарсаар гидсээд үүргсэн. Атархаас өөр юу ч хийж чадахгүй. Иргүү амтаа. Нөгөөх нь хайртай бүсгүйгээ хүнд алдчихсан. Өшөө авах оронд толгой гугууд дэлгэн уйлж суугаа арчаагүй амтаа. Уг нь өшөөгөө авахд хангалттай хүрэх хүч чадал бяр тэнхээ байна. Гэвч гомдлож суух юм. Эдмоны азайн тэнгэр ивэж сайхан хүүхэндээ сууж удахгүй ахмад болох нэ. Магадгүй тэр биднийг шоолон инээчж биднэ. Тиймээс би л саад хийхгүй болохгүй гэж шивнэлээ. Энэ үед Кадрус өндийн зогсоод хөөе Эдмон чи биднийг харахгүй байна уу? Эсвэл одооноос эхлээд бие тоогоод байна уу гэхэд Дантес яалаа гэж тэ Кадрус би аз жаргалтай умбаад эргэн тойрнооч анзаарахгүй байна гэв. Тийм байлгүй дээ. Инкад сайн байна уу хадагтай Дантес гэж Кадрус мэдлээ. Мерседес түн рүү харан мэхийн слот одоогондоо ингэж мөн нэрлээрээ нөхөрт гараагүй байхад нь ингэж нэрлвэл манай ёсонд муу гэж үздэг. Харин одооноос зүгээр л Мерседес л гэж дуудана гэлээ. Кадрус маань ялимгүй л алдаа гаргалаа гэж Дантесыг хэлэхэд Данклер тэгэхээр хурим удахгүй болно гэсэн үг үү гэв. Тийм ээ хурдхан хийхээр төлөвлөд байгаа. Өнөөдөр ааваасаа ажиллал хүртэж маргааш мөн нөгөөдөр сүм баягийг энд нөөцөд хийнэ. Та бүхнийг бүгдийг нь тэр дунд архим Данклер таныг ирнэ гэж найдаж байна. Энэ бол Кадрус чиний эрхийг бид хүлээн гэсэн үг гэхэд Кадруст согтуурхан инээж тэгвэл Перна бас ирэх үү гэлээ. Миний эхнэрийн ах болохоор бас миний ах гэсэн үг. Түүнийг ирэхгүй бол бид гомдох болно гэж Эдмон хэлв. Өнөөдөр сүй тавиад маргааш нь хурмаа хийх нэ. Ахмад та арай л яарад байгаа юм шүү гэхэд Эдмон. Эрхэм Данклер Мерседесийн Кадруст хэлсэн үгийг танд сануулмаар байна. Одоохондоо намайг ингэж буудуудаарай. Магадгүй надад аюултай ч гэж мэдэх юм гэв. Өршөөгөөрөө би таныг арай л яарад байна уу да гэж бодсон юм. Бидэнд хугацаа хангалттай их байгаа. Парон аян замд гартал дахиад 3 сарын хугацаа байна шүү дээ гэж Данклер хэлээ. Жаргалтай байхын тулд яарах хэрэгтэй юм. Эрхмээ Данклер Эрхэм Данклер гэхдээ надад бас Парис явах ажил байгаа юм. Тийм үү. Парис уу? Та өмнө нь Парис явж байгаагүй байхаа. Тийм ээ, ажиллаар явж байгаа юм уу? Надад ажил байхгүй. Ахмад Леклерийн сүүлчийн хүсэлтийг гүйцэтгүүлж буян үйл байгаа юм. Үүнийг Данклер та ойлгож байгаа биз дээ. Та санаагаа чиглэх хэрэггүй юм. Би хэдхэн хончхоод хүрээд ирнэ. Тэгэлгүй яах вэ? Ойлгож байна гэж Данклер хэлээд маршлын нөгөө захидлыг эзэнд нь хүргэж өгөх гэж байгаа юм.
Энэ чин харин надад гайхалтай санаа төрүүлж байна шүү. Чамайг фараоны тэргүүлэгч болгохын төлөө бүхний хийндэ гэж бодов. Тэгээд Эдмоны хойноос сайн яваарай гэж хашгирлаа. Данс эргэн хараад баярлалаа гэж хариулав. Залуус жаргалтай нараагүй алхан одлоо. За ингээд Александр Думагийн бичсэн Монте Кристо гүн зохиолын 1-р хэсгийн 2-3 дугаар бүлэг дуусж байна. Би бас энийг яг бүтэн уншиж дуусгаагүй байгаа. Тэгээд 2-3 дугаар битүүдийг нь бол 2-ын 2 дугаар битэн уншиж дуусгаа 3 дугаар бүтэнх нь 100 дугаар утсан дээр жаа. Энэ бол 1 дугаар битэн. Тэгээд одоо 1 дугаар битээр нь бас бич нэлээ олон. Нэлээ ер нь удаан унших хүн. Энд чи бараг 1000 гаруй хуудастай юм шиг байлээ. Яг тооцоод үзэх юм бол энэ 300-аад хуудастай. Тэгээд 2 дугаар бүлгэн 390 хуудастай. 3 дугаар бит нь болохоор 3 дугаар дэвтэр нэх юм уу? Дэвтэр нь болохоор нэг 310 хуудастай л байгаа. Тэгээ нийтдээ 1000 хуудастай юм шиг байлээ. Тэгээд За тэгээд энэ бичлэгийн хүрээ дуусч байна. Таалагдсан бол лайк болон subscribe хийчихээ дараарай. За тэгээд би зүйлээр усан дугаар 20,000 байр хайсны 6 7 дугаар бүлгүүдийн одоо 16 17 дугаар бүлгүүдийн одоо уншлаа.